Галаа чанд манхуу гэдэг энэ төслийг талаар удахгүй та бүхэн танилцуулга хүргэнэ. Энэ танилцуулга хүргэхээс өмнө би нэг зүйлийг тодотхон хэлье гэж бодож байна. Галаа чанд мандахтай холбоотой нэрийн дор энийг үүтгэлийг эхлүүлсэн хүмүүс бол Монгол улсад өнөөдөр сайхан эд сайхан амьдралынхан цэцгэлэлтэн дээр явж байгаа дан ээжүүд энэ ажлыг энэ төслийг санаачилж байгаа нэг талархалтай байгаа. Тэгээд энэ төслийг санаачилж эхлүүлсэн бүсгүйчтэй юун төрөнд бүгдээрээ халуун алга ташлалтаар менчилгээ дэвшүүлээд арга хэмжээгээ эхлэе гэж бодож байна. Та бүхнийхээ өмнө өнөөдрийн энэ төслийн гол агуулгыг бид нар цаашаа явах гэж байгаа зүг чигийг та бүхэндээ хүргэх гэж хуваалцах гэж байгаа үзэл санааг бидэнд танилцуулж өгнө хэмээн энэхүү төслийг санаачлагч бүсгүйчүүдэд тайзнаа ургах гэж байна. Галаа чанд манхуу үндэсний өвс соёлын холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Баасанжовын Батцул таныг тайзнаа хүндэтгэн хүргэе. За мөн Галаа чанд манхуу үндэсний өвс соёлын холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ганбатын Сарангоо таныг тайзнаа хүндэтгэн хүргэж байна. Гал гэдэг зүйлд маш их зүйл утга учир нь байна. Гэр бүлийн доктортой харилцаа, бие биенээ хүндлэх, тэр тусмаа гэрийн эрчим энерги сэргэх, галын эзэн гэдэг бол ариун байх учир байгаа гэдгийг таньж мэдээ. Тэгээд хоорондоо их сайхан ярилцаж шийдвэрээ гаргаад энэ төрийн бус байгууллага байгуулсан байгаа. Тэгээд цаашдаа бид өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн хэлхээ түүхээсээ бид нар суралцъя. Судлаач эрдэмтдээсээ суралцъя. Одоо цагтаа бид нар үйлдээ, ирээдүйдээ үр хөвгттэй бас түгээн дэлгэрүүлэе гэсэн зорилго чиглэлтэй явж байгаамаа. Бид бүхний одоо энэхүү өдөрлөгт та бүхэн маань хүрэлцэн ирсэнд туйлын таатай байна. Ярилцаад ингээ хар зураг гаргацсан байгаа. Та бүхэн маань өнөөдөр сонсоод санал сэтгэлдээ чөлөөтэй сайхан илэрхийлээсэй гэж хүсэж байна. Гал гэдэг зүйлийг судлаад эхэллээ. Галаа манай гэдэг 2 үгнээс эхэлсэн гэсэн шүү дээ. Энэ гал ямар учиртай юм бэ? Хүмүүс тэгж ярьж шүү дээ. Хүн сармагчингаас үүссэн гэж яриад байдаг. Тэгээ бусад сармагч нь яасан юм бэ? Яагаад тэр сармагчингууд хүн болцсон юм бэ? Тэгсэн чинь тэр сармагчингууд галаа хүлээд галаа өрдөөд галаа манад эхэлсэн юм байна. Тийм ч учраас ухамсартай болсон юм байна. Хэсэг бүлгэн. Тэгэхээр бид энэ гал гэдэг зүйлийг сэргээх юм бол илүү ухамсартай, ухаалаг байх боломжтой юм байна гэдгийг олж харсан. За галын мөн чанар бол маш гоё цэвэр ариуныг бэлэгддэг юм байна. Хоёрдугаарт ингээ гал түлхэхээр ганцаараа түлж чадах уу? Түлээ сууж исэн чинь нөгөө гал нь унтарчаар ингээ дээр үед ингээ амьд дээрээ ингээ идчихдэг байж л тээ. Тэгэхээр найзаа чи түлээнд явчих би галаа түлээ байж гээ. Тэгээ нэг нь түлээнд яваад нөгөөх нь галаа түлээ байжсэн чинь арай биш ээ. Хоёулаа үлсэхгүй дээ. Гуруулаа олъё, дөрвөлээ олъё. Ингээ отог аймагуд бий болоод галаа манаж эхэлсэн юм байна. Гуравдугаар гэх юм бол гал гэдэг зүйл маань хөдөлгөөнийг бэлэгддэг. Нэг ажил үйлс бүтэхгүй юм шиг мэдрэмж төрдөг тийм ээ. Ийм зогссон нам гүм. Тэгэхээр галаа бадраагаад эхлэхээр хамгийн хөдөлгөөнд ороод ажил үйлс бүтрэгээд зүтгэл зүрхний гар тэ тэр ир зориг гараад ирдэг учраас хөдөлгөөн буюу нэгдлийг бэлэгддэг. Өнөөдөр энэ хуран цугларж байгаа та бүхэн нэгдээд нийлээд их үлийг хамтдаа бүтээе, ухамсартай өөрчлөлт гаргая гэдээ ирсэн учраас бид нар галаараа нэгдэж байгаа гэсэн үг. За би ярьсан те. Ингээ гал гэдэг зүйл маань ерөөсөө энэ хоорондоо ийм аура бүрхүүл үүсгэж тийм байна. Тэгэхээр ан амьтад ойртож чадахгүй. За гэр дотроо галаа бадраачих юм бол тэр муу энерги байхгүй шүү дээ. Айгуу гоё. Тэгэхээр бид нар галдаа юу төлж юм? Хамаа намаагүй юм түлээд гал бурхан ерөөсөө хүндлэхгүй тий. Би өөрөө өөртөө тийм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хүндлэх ёстой. Галаа маш гоё цэвэр ариун байгаад. Тэгэхээр энэ галыг бадрааж байгаа хүний ухамсар хөгждөг. Яагаад ингэ бясалгал хийдэг хүмүүс гоё лаа асаадаг вэ? Одоо тэнд ингэ гоё 7 хүртний лаа байна. Лаа асаахаар энэ энерги орон зай маань цэвэрлэгдэж идэм юм. За сүүлийн үед ингээд нэг юм зүм мэдрэмж, бясалгал, гэгэрэл гэх маш их гэгэрсэн хүмүүс байгаад байгаа тийм. Сайхан бясалгал хийгээл бүр амьдралаа орхиол.
За энэтхэх явдаг ч юм уу хол ойр явбал бүр ингээл гэгэрх гэл тий бүх юм хаяал ар гэрээ хаяал. Тэгэхээр энэ сэтгэлээ хөгжүүлээд байгаа байхгүй. Сэтгэлээ. За зарим хүмүүс болохоор зөвхөн эрдэм мэдлэг буюу энэ оюунаа хөгжүүлдэг. Зарим хүмүүс бол зөвхөн биеэ хөгжүүлдэг. Сайхан боди биетэй эсвэл загвар өмсөгч маш гоё ган айгуу гоё байдаг тийм ээ. Санал нэгтэй нөө. Гэхдээ энэ гал гэдэг зүйл маань энэ гурвын нэгдэлээр үүсдэг юм байна. Тэнцвэр. Номооч уншин, бяцлаглаач хийн, биеэж хөгжүүлнэ, эрүүл зөв амьдрна. Энэ гурвыг цогцлоогоо тэр амьдралынхаа хэм маягтай оруулж чадах юм бол бидний дотоод гал өрдөгдөж гарч ирээд бидний дотоод хүч гарч ирээд тэр генээс уг дээдсээс дамжигдаж ирсэн тэр агуу чадвараа нээж чадах юм байна. Гэр гийгүүлэгч гэрийн эзэгтэй гэрэлтэж авах учиртай үстэй. Гэтэл яаж юм? Гутааж юм, доромжилж юм, шүүмжилж юм. Энэ гурван зэвсгийг агсаад чи юм уу ингэсэн чи юм байна, чи арчаагүй гэдэг ч юм уу. Энэ байдлаар нөхөр хүүхэд ойр дотондоо юм муугар нөлөөлж байгаа эмэгтэйчүүд асар олнороо байна. Би хүртэл хаяа тийм зан гаргадаг байсан. Одоо бол хичээж байна, багасгаж байна. Багасгаж болох юм байна гэдгээ мэдсэндээ үнэхээр их талархалтай байна. Одоо тэгээ бид нар яах вэ? Ердөө өв соёлын нэгэн хэсэг болох энэ ерөөл магтаал хүндлэл гэдэг гурван зүйлийг авч яваа гэдэг юм зорилгыг тавьсан. Хүнийг ерөөдөг, сайн яваарэ, ажил нь бүтээсэ, гэгээрээсэ, ухаараасаа гэдэг ийм чинхүү хүсэлтэй болсон хүндлэл цэвэрлэгээ зогсож байгаа хүний хүндлэн, амьдрал нь тааруу байгаа хүний хүндлэн. Миний хувьд 5 жил өсч юм байсан. Тэгээ хүүхэд ороод ирэнгууд нэг миний хандлага шууд өөрчлөгдөөд нэг хальт мулт хийчих гээ те. Би өөрөөсөө тэр муухай атгах санааг олж харж байгаа байхгүй. Тэгээ би яасан? Орж ирэх болгонд нь би тэгээ ухамсартайгаа ажиллаж байгаа байхгүй. Хүндлээрээ сараа, хүндэл. Энэ хүүхдийг хүндэл. Миний дүү дээшээ суу. За ийшээ суу. Их чин толгойг угаагаад үгүй. Ингээд би ямар ч хүн баян хүн гэж дал өсрөхгүй, ядуу хүн гэж дээрлэхгүйгээр амьдрий гэж хүндлэл гэдэг зүйлийг хичээж явна. Магтаал. Шүүмжлэл биш, магтаал. Одоо сүүлийн үед нэг даалт ухамсар, манифест зөв зүйл дээрээ төвлөрч чадах юм бол бид нэр ирээдүг олж харнаа. Тэр зүйл маань амьдрал биелнэ гэдэг зүйл ярьдаг тийм үү? Тийм учраас хүний сайхныг олж харж магтдаг байя гэдэг зорилго тавьсан. Бидний ээжүүд нэгдээд сайхан талыг л олж харъя. Энэ хүний нүд нь яасан гоё юм бэ? Урал нь муухайж болно. Гэхдээ тэрийг хэлэхгүй чимээгүй байж болох уу? Болно шүү дээ. Зүр нүдийн л ярил л да. Ямар гоё мэдтэй. Инээсгэлж байгаа, баяр жаргалтай байгаа хүний нүд ямар гоё харагддаг вүлээ. Гоё гартай хүн байж болно шүү дээ. Тэгэхээр магтдаг байя, өрөөдөг байя, хүндэлдэг байя гэдэг зүйлийг түгээн дүлгэрүүлье гэдэг үндсэн суурин дээр явъя гэдэг бид нар зорилгыг тавьсан байна. За тэгвэл энэ зорилгыг яаж биелүүлэх вэ? Би ингээд нэг сошиалаар рил хийгээд авах уу? Бодлоо тий. Яагаад гэвэл бүх хүн рил хийж юм, контент хийж юм. Энэ боломжгүй. Тэгэхээр бид нар бол төсөл санаачсан байгаа. Төслийг энэ гурван зүйл дээр суурилъя гэж байгаа. Тэгэхээр мэдлэгийн сангаа үүсгэн мэдээж орчин үеийн платформ дээр мэдлэгийн сангаа үүсгэе. Тэхийн тулд эрдэмтдийнхаа, судлаачдынхаа мэдлэгийн суурин дээр бид нар энэ хугацаанд 6 сарын хугацаанд 100 гаруй хүнтэй уулзсан 30 гаруй сайн дурын судлаач нар хүртэл ажилт юм байл. Өөрөөсөө камераас мөнгө гаргаад өс соёл тэр дахих ёс маш олон зүйлийг тийг судалсан. Одоо ингээд ирсэн байгаа судлаач, доктор, профессор энэ хүмүүс маань хүртэл судалсан байгаа. Тэрийг гоё нэгтгэе гэдэг санаа байна. Гэхдээ маш энгийнээр орой болгоныг үлгэр сансаад унтдаг шиг энгийнээр тэр мэдлэгийг түгээе. Уйдгартай биш. Яагаад хуучны юм гэхээр уйдгартай ах хэвээр тий? Хэдүүлээ маш гоё сонирхолтой ээж болно ш. Хоёрдугаарт гэр барих юм. Монгол өв соёлыг илэрхийлсэн гэрийг 21 аймаг 9 дүүрэг 360 сумдаа барья гэдэг амбиц байна. Тэр гэр дарт маань Монгол гэрийн минь өв соёлыг одоо яасан юм туулга, зуух, ширдэг, дээл одоо юу л вэ те?
бүх юмыг гой байршуулчих. Бид нар чинь одоо 20 гаруй ястан, жижиг ястангууд 80 гаруй ястангууд байд юм билээ. Тэгээд тэдний яг тэр нэг онцлогийг харуулсан гэрүүдийг барьчвал гоё юу? Бүх сумдуудаар аялж үтмээр санагдах уу? Санагдан тий? Тэг хүүхдүүд очиж суугаад үлгэр сонсч байдаг. Тэр гэр дотроос хөөргөн хөтөлбөртэй хоёр багш ээлжлээд ажиллана, гихчлэн бид нар бас ингээд мөрөөдөл зорилгоо ингээд төсөөлөд хараад байгаа байхгүй юу? Энэ биелэх боломжтой юу? Ямар гоё юм бэ? За ингээд энэ хоёр зүйл маань биелэхийн тулд бид нэгдэх хэрэгтэй. Нийгэм, хүмүүс. Өнөөдөр ирсэнд үнэхээр их баярлж байна. Та бүгдгүйгээр бол энэ зүйл бий болох ямар ч боломжгүй. Нэг хүний санаа дутна, олон хүний санаа юм бүтээн гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ төслийн маань үндсэн суурин саяны юугаар бий болно. Тэгэхээр дэлгэрэнгүйг харах юм бол ингээд нөгөө AI ч ашиглаад байгаа зү энэ хардаа. Хэрэгтэй байгааз хайж болохгүй байхгүй юу? Орчин үеийн имийг яаж хуучныхаа өв соёлтойгоо хоршуулах вэ гэдэг зүйлийг бид нар хийх гэсэн. Ингээд гэрээ бариад ирэхээр яах нь вэ? Гал голомт маань сэргэж Монгол маань эзэн суух нэ бүгдээрээ. Зөө. Гэрээ барина мэдээж эрдмийн зөвлөл судлаачдын багийг бүрдүүлнэ. Гуравт нь болохоор эсвэл академи буюу онлайн платформ дээр суурилсан мэдлэгийн цогц санг үүсгий. Дээрээс нь ингээд 360 гэрээтэй 2 ээлжний багш нар бэлтгэхээр 800 гаруй ажлын байр бий болно гэдэг ийм гол маш энгийн нэг нэгээр хийжээд л бид нар болох байх гэж харж байгаа. Судлаач Монгол Улсын соёлын тайван зүтгэлтэн доктор Бадам Учрын Галерад гэдэг эрхэм та бүхэн бүгдээрээ мэднэ. За энэ эрхэм маань өнөөдөр та бүхэндээ гэрсэн зочдон зориулаад гал олонтон дээдлэх Монгол ёс хэмээх илтгэлийг хүргэх гэж байна. Ингээ та бүхнээ халаа олон ташаалтын дор тайснаа эдэртээ урья таныг. Дандаа манай ээжүүд, залуу сайхан ээжүүд санаачилсан ийм сайхан арга хэмжээ учраас би бас их бэлгшээж дуртаяа ирж бас нэг өөрийн сонирхон судалдаг сэдвээс хэдэн үг хэлье гэсэн юм аа. Ихэдээ олон жилийн судалсан гал сэдвийн дотор маань бол гал голомт гэдэг ойлголт бас чухал байдаг. Тэр тухай ойлголтоо товчхон ярив. Ягаад гэвэл бусад чухал илтгэлүүд байгаа. Бас та бүхэн дунд үзэл бодлоо илэрхийлэх асуулт хариулт ийм цаг гаргахын үүднээс одоо ингээд товчхон ярьчихъя. Тэгэхээр өнөөдөр монголчуудын өнгөрсөн үеийн түүхийг улаацалдах, өөрийгөмшүүлэх, өөрийн болгох, монгол биш гэж харагдуулах ийм оролдлогууд бол маш эрчимтэй хийгдэж байгаа. Ялангуяа цахим технологи хөгжснөөр за шинжлэх ухааны судалгааны зэрэгцээгээр хүмүүс өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тийм цахим талбар нээлттэй болсноор маш олон албан бус мэдээллүүд, баталгаатай бус мэдээллүүд бол төгж байгааг та нар мэднэ. Тэгэхээр тэдэн дунд ялангуяа бид нар монголчууд их хэмзэглээд байгаа юу гэдгийг нүүдэлшин гаралтай, зарим талаар угсаа гарлаж одоо нарийн ярих юм бол нэг шахуу тэр ард түмнүүдийн төлөөлөл өнөөдөр Монгол гэж байхгүй, монголчууд гэж ерөөсөө байгаагүй, Монголын гэсэн юм бол одоо манай юм ч гэдэг юм уу ийм байдлаар бас ингэж булаацалдаг, тэрэнд нь манайхан бас эмзэгэлдэг. Ингээд нэг цахим орчинд нэг явган шуурга ерөөсөө дэгдээд олон жил боллоо. Тэгэхээр энд нэг эмзэглэх юм байхгүй. Энэнд хүн өөрөө язгуур мэдлэгэн зөв байх юм бол ерөөсөө автахгүй ийм л юм байгаа юм л да. Жишээлх юм бол гал голомт гэдэг ойлголт байна. Бүх нүүдэлчэнд байгаа шүү дээ. Ер нь хүн төрлөختөн гэдэг бол өөрөө түрүүн ч хэллээ. Гал гэдэг ямыг эзэмшснээр хүн төрлөختний соёл иргэжлийн эхлэл тавигдсан. Өнөөдрийн энэ бүх ололт амжилт бол галыг эзэмшснээр л одоо бий болсон гэж. За хүн одоо амьтны төрөл зүйлээс ялгарх тэр үе бол бараг сая шахуу жил 900 мянган жилийн өмнө эхэлсэн гэж үздэг. Яг энэ Монголын өнөөгийн энэ нутагт
хүн хизээ үүссэн юм гэх юм бол бас л маш урт үг болно. Галыг хизээ хүнсэнгүүд яг тэр үеэс л одоо гэж галтай харьцсан байж таараа яг одоо төдий тгсэн хин тухайн нотлогоо баталгаа бол гараагүй. Гэхдээ нэг юм байдаг. Энэ урт удаан хугацаанд янз бүрийн ард түмэн, янз бүрийн орон нутагт амьдарч явхдаа мэдээж галтай харьцаж байсан. Гэхдээ тэр нь одоо яг тэр үндэсний соёл болж, соёлын өв болж төдийгөөс өдийг хүртэл хадгалагдсан тэрийг авч яваа ард түмэн бол яалтгүй монголчууд. Бид нар нүүдэлчин гаралтай адилхан тэр ард түмнүүдээс ялгарах бас хэдэн онцлог байдаг. Бурхны авралаар гэх юм одоо Тэнгэрийн гიშгээр бид нар болоод ерөөсөө тэр ой санамжаа бол мартаагүй хадгалж ирсэн. Энэ бол өвөг дээдсийн л буйн л та. Тэр ой санамж нь өнөөдөр бид нарыг тэр бидний төвгийг өөрийн болгох гэсэн, биднийг үүсгэх гэсэн тэр хүмүүсийн эсрэг одоо маш том нотлох баримт болдгоо. Тэрний нэг нь бол гал голомт гэдэг ойлголт байгаа юм. Ер нь бол Монголын юм бол дандаа гурвал байдаг. Төрүүн ч одоо төсөл танилцуулахад дандаа гурвалаар явж байгаа бүхэн анзаарсан байх. Хомсон сэтгэлгээ, горомсон сэтгэлгээний тухай манайхан олон ярьсан. Монголын гурвал онол гэж ярьдаг, гурвал үзэл гэж ярьдаг тийм ээ. Гэхдээ яг хөө Тириата буюу одоо гурвал гэдэг нь бол бас бусад шашинч байдаг, бусад үндэстэнч байдаг зүйл дээ. Одоо философийн юмд ч гэсэн одоо сонгодог философт хүртэл одоо Гегелийн философчуд юм уу яригддаг л асуудал. Гэхдээ энэ гал голомтон дээр бол жишээлх юм бол бас л ялгаагүй гурвал гэдэг асуудал яригдана. Гол нь тэнд төрийн гал голомт. За тэгээд удмын гал голомт гэдэг юм хоёр ойлголтыг бол монголчууд түүхэндээ хязгаарч орхиогүй явж ирсэн. 1911 онд тусгаар тогтнолоо зарлсны дараа Богдоонт Монгол Улсын засгийн газар жишээлх юм бол тийм ээ. Цагаан сараа тэмдэглэхдээ заавал одоо Богдоон улсын их хатан хоёр бол нөгөө Монгол төрийн голомтондоо очиж ёслол үлддэг ийм боломжтой байсан. Автаасан хааны өргөө гэж тэр гал голомтод бол одоо Монголын нөгөө төрийн голомт залгамжлж явсаар байгаа л одоо тэр үед хүрсэн. Өнөөдөр ч бид нар төрийн ордондоо бас өргөө гэртээ тэндээ тулгатай галтай ингээл явж штэ. Өөр яг одоо ийм хэмжээнд төрийн хэмжээнд гал голомтоо манаж байгаа, хадгалж байгаа улс орн бол байхгүй. Энэ утгаараа бид нар үнэхээр эртний тэр соёлыг өвлөн уламжилж тасралтгүй авч явж байгаа цорын ганц үндэстэн гэж би боддог. За өрх гэрийн гэдэг юм уу? Удмын гал голомт гэж бас нэг ойлголт байна тийм ээ. Энэ гал ойлголт бол эргээд бас нөгөө залгамж нартайгаа яригдж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол удам гэдэг үг, удам гэдэг ойлголт өнөөдөр жишээлх юм бол язгуурын шашин бөөмөргөлд нь нэлээд хадгалагдчихсан. Бусад шашинд бол байхгүй шүү дээ. Хүний заслыг л хийгээд байдаг. Тэгээд одоо удмын гал дамжуулах гэдэг нь ч юм уу энэ тухайн ойлголтууд ерөөсөө бусад юунд байхгүй. Тэр тухайн айлын галыг засдаг. Тухайн хүнийг одоо заслыг хийдэг. Удмын тасралтгүй үргэлжлэх тэр чанарыг бол ерөөсөө орхицсан байдаг. Тэгэхээр удам гэж их чухал юм байгаад байна та. Удам. Яалтгүй өнөөдөр би энд хүн биеийг болоод Монгол хүн гэдэг ингээд зогсож байна. Тэгэхээр нэгэн цагт би үүдсэн тэр үүдснээс болж хичнээн үе өнгөрснийг тоолд мэдэхгүй ямар ч байсан тасралтгүй явсан учраас өнөөдөр байж байгаа. Хэрвээ миний удам тасрах юм бол тэгээд тэр эрт дээрөөс өнөөдрийг хүрсэн тэр шугам одоо эрхэн хэлхээ бол тасарна. Тийм учраас удмын алтан хэлхээ одоо өргөжлүүлэгч, дамжуулагч ийм үүрэг бол өнөөдрийн хүн болгонд байдаг. Тэгэхээр энийг маш нарийн мэддэг учраас энийг нь удмын галтай холбож өгөөд тэгээд одоо хүүгэн одоо айны жилтэй болоод гал таслахад нь заавал эцгийн галаас гал тасалж өгдөг. Ийм заншил бол өнөөдөр хүртэл явжээ. Тэгэхээр энэ удмын галыг ингэж тасалтгүй өргөжлүүлж явах тэр анх одоо юу гэдэг нэг гал ман гэдэг гал манах ёс гэж яриад байгаа чинь яалтгүй тэр үед галыг унтраахгүй гэж манжсэн болоод дараа нь удмаа унтраахгүй таслахгүй гэж энэ удмын галыг заавал гал тасалж өгдөг ийм ёс монголчууд уламжилж ирсэн. Энийг бол өнөөдрийн суурин соёл мэргэжлийн нөхцөл ч гэсэн манайхан бол бас тодорхой хэмжээнд ингээд ямар нэг хэлбэрээр өргөжлүүлээд уламжлах гэдэг ингээд хичээгээд байгаа нь бол харагдаж байгаа. Янз янзын хэлбэрээр л одоо тэр удмын галыг бэлэгдлийн чанартаач болтгоо нэг тулгч болсон ингээд авч яваад байна гэдэг чинь
бидэнд ерөөсөө тэр удмын гал гэдэг юм бол одоо орхихгүй туслахгүй гэсэн тэр уламжлал байгаа. Энэ маань бидний бас нэг ондоошил. Өөр бусад одоо нүүдэлчин гаралтайч байдаг юм уу? Энэ ард түмнүүд энэ байна уугүй юу гэдгийг та нар маань зүгээр судаад одоо мэдээлэл нээлттэй болцсод одоо бүгдээрээ нэт ухаад үзэн шүү дээ. Гэхдээ яг хуу хиймэл оюун ухаанд ялангуяа их найдаж болохгүй. Энэ бол хэрэгсэл ашиглах ёстой бид нар үнэхэрийн давуу бидний одоо юу гэдгийг боломжийг бол хэдэн мянга дахин ихсгэж чадхаар ийм агуу хэрэгсэл тэр утгаар нь ашиглах ёстой болохоос биш тэр бол бүхнийг мэддэг төгс мэддэг гэдэг биш шүү дээ. Тэрний жишээг би одоо ганцхан юмар хэлэх гээд байна. Тэрний үг үл дээр нэг интернет юу байсан ухаад явж байсан чинь нэг мэдээ байсан байхгүй юу. Тэрэн дээр болохоор за Монгол тэнгэр үзэл гэдэг юмны тухай мэдэн дээр яасан чинь за Монгол бөө гэж ер нь юу юм энэ гэсэн нэг тийм мэтгэлцээ яваад тэгэнгүүт хиймэл оюун ухаанаас асууя гээд тэг хиймэл оюун ухаан юу гэж асуусан бэ гэсэн чинь хариулсан бэ гэсэн чинь Монгол бөө хүний мах иддэг гэж. Хөөе яагаад ийм хариу гарч иж байгаа юм гээд одоо энэ дээр нөгөө хиймэл оюун ухааны чинь сул талаар гэж байгаа байхгүй. Энэ чинь зүгээр дата боловсруулж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр өөрт байгаа мэдээллийг боловсруулад буцаагаад хариулт өгтөө хүний махан хүнстэй хөрөл чулуун зүрхтэй гэдэг одоо бөөгийн дуудлаганаас ойлгохдоо бол хүний мах иддэг юм байна гэдэг ойлголтоор ингээ гарчж штэ дүгнэлт нь. Гэх мэтээр энэ бол хэрэгслийг бид нар өнөөдөр оюун ухаан дээдийн оюун ухаан мэтэр хүлээж авах юм бол ямар алдаа гарч болох вэ гэдгийг харуулж байгаа. Яг түүнтэй адилхан бидний бүх түүхэнд ялангуяа 20 дугаар зууны түүхэнд Монголын гисэн болгоныг үгүйсгэх, Монголын гисэн болгоныг өөр хэн нэгэн санаачилсан үүсгэсэн тэрийг монголчууд өөрийн болгосон гэдэг ийм идеологи бодлого бол явсан. Тэрний нэг жишээ бол энэ гал дахих ёстой холбоотой байдаг. Жишээлх юм бол одоо ихэнх эрдэмтдийн судалгаа үзэх юм бол маних одоо энэ монголчуудын гал дахих ёс бол одоо ингээд Персээс эртний Персээс удамжилсан манихын шашнаар дамжаад уугруудын үед гал дахих ёс Монголд илэрчээл гэсэн нэг ийм дүгнэлт бол байдаг. Тэгэхээр тэр маань өөрөө манай тооллын 6 7 8 дугаар зууны асуудал болох гэдэг байна шүү дээ. Гэтэл энэ нутагт хүн амьдарч байсан хугацаа хэдий билээ. Энэ нутагт одоо гээд үздэг ч юм уу төрт улс гээд одоо өмнөгийн үеэс эхлээд манай төрт улс одоо энд хэдэн жил орчин суусан билээ гээд үздэг ч юм уу. Эсвэл одоо тэр олдож байгаа олдрууд галттай холбоотой олдрууд хэдий настай байна гэдгийг аваад үзэх юм бол их өөр дүгнэлт гарах ёстой. Хэдхэн хоногийн өмнө одоо жишээ нь манай эрдэмтэд археологчид бол жишээ нь юу байна л дээ. Яг өмнө говийн нутгаас зэсийн одоо хайлуулж ирсэн тэр юун дунд одоо цэвэр зэс оллоо гэдэг. Зэсийн шаарн дундаас цэвэр зэс оллоо гэж. 5000 жилийн өмнө гэж байгаа байхгүй нас нь. Тэгэхээр 5000 жилийн өмнө тэр зэсийг юугаар хайлуулсан баг вэ? Галаар хайлуулсан байгаа тийм ээ. 5000 жилийн өмнө зэс хайлуулад бүтээгдэхүүн хийх өнөөдрийн тэр одоо урлагийн гайхамшигтай бүтээлүүдийг хийх хэмжээнд хөгжсөн ард түмэн за тэр гал дахих ёс болоод тэр эртний уламжлаад тэр хойно өөр газараас одоо аваад суралцаад ингэж явна гэж байхгүй шүү дээ. Гэх мэтэр бид нар зүгээр л энгийн ухаанаар эрүүл логикоор юмыг бол ингэж хөөгд үзэх юм бол их олон зүйлүүд бид нар худлаа ойлгодог, худлаа мэддэг нэгэн л одоо гал олонтын тухай асуудал. Үе хоорондын ялгаа, соёлын ялгаа хүчтэй болчихсон, гадны нөлөө хүчтэй болчихсон ийм үед бол бид нар хүссэн ч хүсээгүй ч язгуураа хамгаалж үлдээ гэх юм бол ондоо шиг гэх юм бол яалтгүй юугаал өөрийнхөө тэр язгуур өөл уух хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энийг залуу үе тэр тусмаа ээж нар сэтгээд, гэргийн нар сэтгээд тэгэд Монгол түмний монголчуудын тэр юу гэдгийг одоо энийг бол бас нэг ингээд нэрлээ томьёолцсон ч болохоор юм шиг байгаа. Юу одоо гэргий байх, ээж байх, эзэгтэй байх соёлч гэдэг юм уу тийм ээ, уламжилч гэдэг юм уу. Ийм өнцгөөс нь аваад үзэх юм бол яалтгүй тэр хүүхдээ хүмүүжүүлдэг орон гэртээ одоо тэр өөрийнх нь үүрэг оролцоо гэдэг үзэхэр чинь манай ерөнхий сайд нар л одоо сангийн сайд нар чинь одоо эзэгтэй нарт байгаа шүү дээ. Яг нарийнда бол эрэгтэй хүн бол гадуур дотор одоо тэр ажлаа хөөцөлдөд явдаг. Хүүхдээ хүмүүжүүлэх. За тэгээд одоо өрхийн нэг дотоод тэр санхүүгийн асуудлыг хуваарлах, зохицуулах. Энэ бүх эрх мэдэл бол эмэгтэй хүнд байдаг. Энэ дамжаад цаашаага уламжлаад нөгөө үр хүүхдүүдтэй
мэдлэг болж очдог. Ийм л уламжлалтай. Тэгээд тийм учраас эмэгтэй хүний өрөг их байсан юм байна гэж. Түүхэнд ягаад эмэгтэй хүнийг төрдгөө ортод гэсэн нэг үг гарцсанд байдаг юм. Гэтэл тэр нь бол зүгээр түүхэн тодорхой хугацаанд зарим нэгэн хаттын болчимгүй явдлыг л санууд сэрүүлж битгий мартаж тийм үг гарсан болохоос биш. Үнэхээр бол одоо эмэгтэй хүн өсгөө хүнийг маш их дээдэлдэг ийм соёлтой ард түмэн байсан гэдэгт биднэрт олон юмнаас харагддаг шүү дээ. Бусад улс оронд бол одоо Азийн орнууд ялангуяа эмэгтэй хүнийг хүн биш юм шиг үздэг ийм байхад манай эмэгтэйчүүд бол эрх хичил байсан. Хуралдаадаа оролцдог, саналаа хэлдэг, үгийн сонсдог, ээж нэрэл их ханаа загинжил байдаг, үгийг хүлээгээд авчил байдаг. Тэгэхээр эн чинь бол гэж эмэгтэй хүнийг дорд үзсэн юм шиг эмэгтэй хүнийг хамгийн их дээдэлдэг, эрхмэлдэг одоо энэ тэнцүү авч үздэг ийм соёл бол монголчууд эртнээс байжээ гэдгийг хэлмээр байгаа юм. Нөгөө нэг юм бол бид нар чинь 13 дугаар зууны тэр монголчууд бол үнэхээр яалтгүй цаг үеэсээ төрүүлсэн ийм бодлого барьж ирсэн, зарчим барьж ирсэн ард түмэн гэдэг нь олон юмн дээр харагддаг шүү дээ. Шашны асуудал өнөөдөр одоо бүгдээрээ хоорондоо ингээд муудалцаа чи юм уу бөө, чи юм уу лам, чи юм уу Иесус ч ингээд бие биенийгээ үгүйсгээд эсвэл дотроо муудалцаад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бол бүх шашин бол адилтын цүү тэр бол одоо хүний жамын юм аа. Ямар юу яах нь бол тавилангийн асуудал аа. Төрөг тавилангийн асуудал учраас тэр юм аа дуртай мал шүтэг гагцгүй хуулийн дор амьдрах ёстой гэдэг зарчмыг 13 дугаар зуунд тунхаглчихсан байсан, хуулиндаа суулгачихсан байсан ийм л ард түмэн. Тэрэн дунд тэр хуулинд чинь харин их хатуу заалтууд бол яг энэ галтай холбоотой юм дээр бол их байдаг шүү дээ. Ахуйн чанартай юм шиг зан заншлын нэг тийм үлдэц юм шиг байгаа. Нөгөө галыг тэгж болохгүй, тулгууруу тэгж болохгүй, үнсийг ингэж болохгүй ч гэдэг юм. Энэ бүгдийг чинь цаана бол дандаа нөгөө галаа дээдлэх эрхэм ёс нь явж ирсэн. Галтай айлд гай тогтдоггүй гэдэг үг бол эндээс гардаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар зүгээр нэг хэн нэгнээр галаас асуулах биш. Хүн болгон өөрөө сэтгэлдээ л одоо тэрийг бодоод ингээд хийж хөтл одоо тэр заслан болчдөг ийм их энгийн юм байсныг одоо бид нар ингээд улам нарийн болгоод заавал нэг хүнээс очиж асуугаал нөгөө нөхөр нэг юм дүрм журмшиг юм яриад тэгэнгүүт нь одоо би энийг хаашаа харж өргөх вэ? Одоо энийг яах вэ гэнгүүт нь бас тийг ингээд бүх юм заагаад өгдөг. Ийм байдал руу орчихно гэдэг чинь өөрөө бид нар нөгөө гал голомтоо дээдлэх энгийн боловч маш чухал тэр зан заншил хэв хуулиасаа бол гажиж эхэлсний мартаж эхэлсний шинжилтэй. Тэгээд одоо манай дулуумсрын судлаач маань энэний дараа яг гал манах ёсны тухай сайхан сонирхолтой ярих байх. Би бол зөвхөн нэг гал голомт гэдэг юм бол Монголд төрийн уламжлалч эртнээс нас тасраагүй явж ирсэн. Өнөөдөр ч төрийнхөө ордонд бид нар галтайгаа сууж байна. Хөвгөн дээр аваад өтсөн ч гэсэн одоо удмын гал гэдэг юм одоо ингээд таслалгүй явдаг дээдэлдэг. Ийм уламжлалыг бол хадгаж үлдсэн юм байна. Одоо ч авч яваа юм байна. Энэ нь бусад нүүдэлчд болоод одоо нүүдэлчдээс бол монголчуудын ялгарх онцлог юм байна л гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ галаа чанд мумын төсөл маань одоо улам өргөн дэлгэр болж бүсгүүчүүд маань, эзэгтэй нар маань, ээж нар маань одоо ингээд нэг зөврөө нэг сэтгэлээр нийлээд ирчлээд сэтгэлийг одоо юугаа нийлүүлээд ирэхийн цагт бас бидний нөгөө өнөөдөр гаслаад байгаа харамсаад байгаа, халаглаад байгаа, засцал оруулж чадахгүй, аргаа олохгүй байгаа олон асуудал аяндаас эксрэх байхаа гэж бодож байна. Тэрний эхлэл нь энэ байх. Тэгээд энэ их үйл дэлгэрдэг вэ гэж өрөөе. Баярлалаа та бүхэнд. Тэгэхээр зэрэг ухамсартай холбоотойгоор тэр тусмаа Монгол хүний ухамсар өнөөдрийг ямар байна хаачих гэдэг нэгт энэ сэдвийн дагуу та бүхний өмнө Пүрвэгийн тундраа багшигаа илтгэл хүргэж бидэнд мэдээлэл хуваалцаач гэж урин залъя. За ингээд тундраа багшиг тайлбар оръё. За ингээд Монгол хүний ухамсар талаар сүүлийн 16 бараг 20 жилийн турш судлаад ойлгоод ухаараад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд нэг өсөндөө одоо туулаад явж байна. Тэгээ бидний жоохон байхад ухаантай байгаараа чи
ухаанаа ажилуулаараа яасан ухаан муутай юм бэ? Эсвэл ямар ухаантай юм бэ гэдэг үг их одоо илүү дэлгэрэнгүй ярьдаг байсан тийм ээ. Ухамсар гэдэг үг угаасаа монгол үг шүү дээ. Гэхдээ хэрэглэгдэхгүй байсан хэрэг. Одоо орчин цагт бол ухамсарыг илүү их ярьдаг болсон байна. Яг тийм ухамсаргүй байдгийг ч юм уу тийм ээ. Наад ухамсараас хэрэгээч. Тэгэхээр ухамсараас хэрэгээч гэдэг үг ингээд холбоос үг болоод хэлэгдэдэг байгаа зүйл юм. Тэгэхээр бид нар философи хичээлээр үздэг шүү дээ. Ухамсар хандах гэж юм уу, матери хандах гэж юм. Тэгэхээр хүмүүс ингээд бид нар тий одоо дахиад өндөг нь хандах гэж юм уу, эсвэл дахиад хандах гэж юм уу хэлдэг юм. Тэгээд ийм арга мэдгэлцсэн юм байна. Тэгэхээр юу ч байхгүй байсан цагт юу байсан бэ гэхээр ухамсар байжээ. Тэгээд алгуураа тэр материал буюу бодиттой биеийг олсон байна. Тэгэхээр бид угаасаа өөрсдөө физик ертөнц юм аа харагдаж байгаа бодит ертөнц харагдах байгаа сүнслэг ертөнцийн бүтээл. Угаасаа хоёр юмны л нэгдэл. Гэхдээ яг үүндээ бол физик ертөнц ч биш, яг цаашаа нарийн судлаад бүр татшаа гүнзгий явах юм бол сүнслэг биеч биш, бүр цаашаагаа тэр хоосон төлөв. Тэндээс л одоо бид нар урган гарсан юм билээ шүү дээ. Тэглүүгээл одоо очихын тулд энэ дэлхий дээр хүн болж төрөөд өнөөдрийн байгаасаа маргааш илүү ухамсартай байх тэр одоо аяныг хийгээ явж байгаа. Зөвхөн Монгол хүний ухамсар биш дээ. Одоо дэлхий бол глобал гэдэг өнөөдөр өглөө ээжсэн хүн одоо Японд очсон л явж байна тийм ээ. Одоо энэ ч одоо Монголд ахтай байсан хүүхэд Аливдын Америк хүртэл олцсон л ээж энэ хүүхдүүд нь ингээл одоо тийм хоёр орны одоо хүний гадаас гарсан одоо ийм хүүхдүүд бүр одоо маань ингээл одоо дэлхийд даяарал амьдарцгааж байна. Тэгэхээр өнөөдөр эхний одоо сэдв маань Монгол хүний ухамсар гэж байгаа боловч яг үнэндээ хүн болгон энэ дэлхий дээр байгаа хүн болгон яг л одоо энэ үеийн бүтцтэй. За нэг тал нь бол мэдээж оюун ухаан тийм ээ физик бие дүрстэй харагдаж байгаа дүрстэй хэлбэртэй байгаа дээрээ бид нар маш их ач холбогдол үүж хамаг амьдралаа өмнө зориулдаг. Дор ижил одоо Айнстайны мэдлэг бол 12 жилийн тийм ээ ерхий боловсрал. Тэгээд цаашаа 4 жил одоо бакалавр хамгаална. Тэгээд цаашаа мастер доктор болох юм бол 20 жилийг Айнстайны мэдлэгт зориулж байгаа өөрийгөө. За үлдсэн цаатлын одоо мэдлэгдэр бид нар хаана явж байгаа юм бэ? Одоо харин өнөөдөр зүрх сэтгэлтэй байгаарай тийм ээ. Гэхдээ уг нь бол зүрх сэтгэлтэй байгаарай гэдэг чинь өнгөч нь манай өвөг дээдсийн биднэрт үлдээсэн хамгийн том өв юм. Уг нь бол тийм ээ. Манай эмээл бол гэдэг байсан. Хамгийн чухал юм чинь л хүнлэг байх юм шүү гэж бурхан минь. Хүний үнэртэл яаж үзээд дээ одоо тийм хулгай яаж хутлаа яриадаа бурхан минь. Тэрний орн хоосон дээр шүү. Ядарч яваа нэг өргөөд босгочтой дайны нэг юм байгаараа да бурхан минь. Тэрэн дээр бол үнэхээр одоо тэрийг сонсож ирсэн. Яг одоо юу яриад байгааг сайн ойлгохгүй ч гэсэн зүрх сэтгэл хүлээн зөвшөөрдөг гэсэн. Одоо өнөөдөр бидэнд татвараад байгаа хамгийн чухал нэгэн одоо бидний хайгаад явж байгаа тийм ээ эргэлхийлээ явж байгаа нэгэн эрэл сурал бол энэ сүнс сэтгэл буюу ухамсар. Энэ хөгжилдөө дүрсгүй тийм харагдахгүй байгаа. Энэ дээр бид нар өглөө ажиллаж байна. За саяны нөгөө идэл хэрэглэл ахуй боловсрол маань наадлын одоо зурган дээр за цаатлынх нь бол хүний хөгжлийн ухамсарын түвшин. Бид нар дэмжин сэтгэлийг хайж байгаа, хүн чанар хүнлэг байдлыг хайж байгаа тийм ээ. Илүү хайр инэртэй байхыг хайж байгаа. Бие биендээ тустай дэмжих байхыг хайж байгаа. Тэгээд түрүүн бас ярьж байна тийм ээ. Бие гэдэг философи тийм ээ тэр үзэл бол энэ ахуйтай юм байна. Бие л одоо армаар байна. Бие л энэ газар тийм эргэлмээр энэ миний гэдэг юм. За тэгвэл одоо хэдүүлээ бид барьж хөрчих ёстой маа гэх. Тэгвэл бид зүрхэн дээр оршиж. Бид нар бүгдээрээ монголчууд гэхээр бид нар яадаг лээ. Зүрх сэтгэлээ мэдэрдэг. Бид монголчууд чинь бүгдээрээ мөнч сайхан сэтгэлтэй хүмүүс шүү гэвэл яг сэтгэлийн тухай ярьж байна. Бид нар бүгдээрээ сайхан толгойтой хүмүүс шүү, тарихтай хүмүүс шүү гэдэг үү шүү дээ. Бид бүгдээрээ зүрх сэтгэлтэй, зүрх одоо зөөлөн сэтгэлтэй хүмүүс шүү. Бид нар ингээд сэтгэл рүү гэж байна. Байгалийн одоо тийм зөнгөөрөө. За тэгэхээр одоо бид нар зүрх сэтгэлийн боловсрол гэдэг юм хэрэгтэй байгаад байгаа. Одоо хорхоод явж ажиллаж байсан. 2014 оноос хойш 24 он хүртэл 10 жил ажилласан. Тэнд бол хүмүүс үнэхээр өөрчлөлттэй юм билээ.
За тэгээд 20 настай, 30 настай, 40 настай хүмүүсийг өөрчлөн гэдэг бол тийм хугацаа авах юм лээ. Тэгээд сүүлийн үед бага хүмүүсээр ажиллаж эхэлсэн. Одоо энэ цэцгийн урлагийн 31 дугаар сургуулийн 4 бүлэг дээр энэ зүрх сэтгэлийн боловсролыг оруулаад 2 минут мэдлэг тасгалыг дамжуулаад зүрхэн дээр нь хүрэх энэ тавлыг хийсэн. Одоо энэ жил 4 жилдээ явж байна. Маш амжилттай, маш эв нэгдэлтэй, хоорондоо ингээд нэг гоё бүлсэг, нэг гоё ингээд тусалсан тийм хөөрхөн хүмүүс тэнд өсөж байгаа. За ингээд зүрхний тэр төвд хамгийн гол одоо огч чанар байдаг юм байна. Бид тэнд хүрэх юм бол мөн ч их олон зүйлд хүсээд явах. Их юмсаа гэж хүсгүйгээр тэр мөн чанар дээр очичдаг юм байна. Яг үнэндээ салахгүй байхын сан, сайхан цуг амьдрахын сан гэдэг байж тал эдэн жилийн дараа чи муухай чих юм байна гэдэг салчдаг тийм ээ. Тэгэхээр бид нар яг тэр зүрхний авч чанартай хүрдэг учраас л наадлын үйлдэлүүд хийгддэг юм байна. Одоо наадлын ухамсаргүй үйлдэлүүд тийм үү? Чи зүрх сэтгэлгүй, зүрх сэтгэл нь хөгжиж өгөхгүй байгааг харуулж байна. Цаатлынх нь харъя. Эерэг орчин. Сургуулийн орчныг эерэг болгох юмсан. Гэр бүлийн орчныг эерэг болгох юмсан. Тэр гэр бүлийн орчинд, сургуулийн орчинд чихэн амьдрал байна. Бид нар өөрсдөө аавууд, ээжүүд бүгдээрээ л тийм багш нар. Тэгэхээр бид өөрсдөө эерэг болох хэрэгтэй. Бид эерэг болохыг хүсэж байгаа бүгдээрээ. Одоо Facebook-оор дүүр мотивацтай одоо манифест яваад штэ. Ингээд өдөр болгон өөртөө гоё үг хэлээд, өдөр болгон өөрийгөө нэрээ ирлээд хорцлаад байна. Гэвч яг үнэндээ тэр энэ зүрхэн дээр буухгүй үед тэр бидний нөгөө төрмөл мөн чанар буюу тэр огч чанар маань идэвчдэггүй юм байна. Энийг ердөөсөө нэг ядах юм байхгүй 2 минутын тасгал дадлаар өдөр болгон өөртөө хийгээд байхад аяндаа алхуураар тэр сүнслэг мөн чанар буюу бидний нөгөө ухамсарлаг чанараас сэрдэг. За бидний олсон одоо ухаан бол MEF технологи, S-MEF технологи. За awareness, consciousness, energy. Бид нар дотор энэ байж байгаа. Энерги байна уу? Байна. Тэр ухамсар нь байна уу? Байна. Тэгээ бүр татгшаа авах юм бол сэрэмсэрлэг тэр нарийн эрчим нь байна уу? Байна. Тэр сэрэмсэрлэг нарийн эрчим бурханлаг эрчим гэсэн ч байна. Бүгдээрээ хамтдаа зүрхний эрчим, энерги мэдрэхийн тулд нэг жижигхэн туршилт хийж хөө. Богино хугацаанд. За тэгээ. За богино хугацаанд. За тарих бол зүрх бол тарихнаас ингээд ийм хүчтэй байж зүрх. Ээжийн хөвлөг хамгийн түрүүлээд зүрх үсдэг. Одоо энэ эмнэлгийн хүмүүс мэдж байгаа да. Ингээд цуцыг бариад үзэх юм бол зүрх үссэн зохилж байгаа. Миний хүчин жимсэн болсон байж тээ. Хамгийн эхлээд хүн үүсэхдээ зүрхийг үсгдэг. Тэнд сүнс оргоных орон зайгаа эзлэж тэр ээрүүлэн эрчимлэг орон зай өөрийнхөө одоо орон зайг бий болгодог. Бид нар тэрийг ярьдаг ш монголчууд зүгээр л ярьдаг, ингэж ярьдаг. Бидний наад хүүхдэд очиороо дай, сүнсэн зайлч ярьдаг уу? Наад битгий айлгаад байгаас наад өнгөцг нь харч чинь ярьдаг уу? Өнгөцг хаана байдаг юм? Зүрхний гадна талаа ш тийм үү? Тэр эрчимлэг орон зайг, тэр орон зайг эрчимлэг буюу vortex юм эргэлцсэн эрчимлэг орон зайг нэрлэдэг. Гадныхаа юм. За тэгэхээр наадлын улаан өнгөтэй зураг бол мэдээж энэ ойлгомжтой тийм ямар цохирлгүй юм байна. Мянган гоё одоо томд хөөрөмж их сайхан машин тэрэг одоо юу гэдэг тийм юм байгаад наадлын одоо энэ ууртай авцаартай энэ улаан зүрх тий одоо энэ зураг байвал хүн сайхан амьдран гэж хэлээд хэцүү дээ. Цаатлагыг харъя. Тэр ногоо өнгөтэй тийм ээ цохирлтой. Тэр хөдөлгөөнийг харж байна уу? Тэр гоё нөгөө vortex хөдөлгөөн чинь ингэж хөдөлж байна. Гэтэл энэ доотлын зургийг харъя. Энэ доотлын зураг болохоор Hirtmark гэдэг одоо зүрхний математикийн институт гэж байдаг Солонгост. Тэдний судалгаа. Зүрх тархинаас төрүүлж мэдэрнэ. Зүрх тархинаас 5000 дахин одоо биосонцон хатамжил тийм одоо хүчтэй ажилладаг. Зүрх ерөөсөө хайрыг ялгаруулна. Зүрхнээс итгэл үнэмшил, баяр баясгал гарна. За энэ 3 стадийн туршилтаа цаатлах юм. Нөгөө эрдэнэ хүчрхийл байдаг. Аав нарих уудаг, ээж нь одоо ашиглаж ойлгодог. Тийм айлын хүүхдийн зураг надлаа. Тэгээд энэ тархиныхын зураг нь дайны талбар дээр ажиллаж байгаа цэргийн хүнтэй адилхан тархины зураг. Тэгэхээр гэртэн тийм их дайн сум болоод байна гэсэн үг байна. Тэгэхээр бидний үе одоо хүүхэд
хүүхдээ гоё болохыг гэхээс өмнө бид нар өөрсдөө тэр орьсон чарсан тийм ээ өөрсдөө тэр асуудалтай байдлаа зохицох хэрэгтэй байна. За наадмын үтгийн ядаж байгаа байдал бол бүсэлтэн, тэмцэлтэй нэгэн жоох илүү гарвал нөгөөтэйгээ унгаадаг тийм үлийн үрийн харманы юм тойрог байгаа шүү дээ. Тэр шиг л яа. Харин зөвхөн дээр очиод энэ асуулт дадлаар өөрийгөө тасгалж болох юм бол өөрийнхөө хамгийн дургуй хүнийг ч гэсэн хараад өөрхийдөө энэ ч одоо нэрээ яндаа яг яаж өөршгөө тасгал заагаад өчөө дөө гэдэг ийм төвшөнд очив. Тэнд одоо ийм гоё толгой нэрчим энерги байна. За энэ бол тий одоо дэлхийд даяараа өнөөдөр интернетээр дүүрэн байж байна. Уг одоо бүгднгийн нэг хүчлэн задлаад тайлбарлсан байж байна. Доор ажил одоо бид нар ингэж ярьж штеп. 7 бичнээгээ битгий тооцоолаа. Зэрдүү. За тэр 7 бичгаа чи энэ 7. Хамгийн доотлын бичгаа чи өөрийн бичгаа. Дараагийнх нь өөрний дээр бичгаа. Тэгээд тэр шар нь болохоор нойр бичгаа. Тэгээд энэ болохоор сэрээ бичгаа. Тэгээд бомбаа бичгаа. Тэгээд энэ чи борцоо бичгаа. Тэгээд энэ чи өнчиг тарихгүй юу? Хаан бичгаа. Тэгээ энэ бүгдээр ухамсарын 7 хэмжээс бас. Ухамсарын 7 хэмжээс. За энэ сонирхолтой болоо гэж бод энэ зургийг тавьсан. За бидний дотор ухамсар гэж яриад байгаа. Ухамсар юу яаж идэвчдэг юм? За ухаан бол мэдээж тийм 12 жилийн боловсролоор идэвчих юм. Дээрээс нь дахиад нөгөө сонгосон боловсролоороо одоо тий цаашаа идэвчих юм. Тархиа бид нар тасгалжуулах юм байна. Тэгвэл бидний дотоодод нурууны нуус дагсан ийм ухамсарлаг эрчмийн гэрэл байдаг. Энэ бол манайд ерөөсөө байдгүй шүү дээ. Дандаа англитай, дандаа оростой, дандаа гадаадтай энэ зургууд байчдаг. Бясалгал хийгээд батгшаа орж байгаа тохиолдолд ухамсарын гэрлийн эрчим нурууны нуусыг дагаад өсдөг. 80 нуруутай хүн гэж бичнэ. Нуруунд гიშгэн тэр эрчимлэг хүч, энерги нь ухамсартай учраас бодлоо ярьдаг. Тийм болохоор бид нар юу хэлдэг гэхээр тэр ёстой 80 нуруутай биш шүү. Тэрэндээ итгэж болно гэж. За тэгээд дунд хүнийг харъя тийм ээ. Эргэн тойрныхын энэ бохирдлууд нь алга болоод тэгээд энэ ч гоё гэрэлтэй болж эхэлж байна. Тэгэнгүүтээ энэ гол одоо тийм голоор гэрэл үүсэж эхэлж байна. Энэ чинь нэг гэрэл тусгаад байгаа юм шиг. Энэ чинь хүний дотоодд байдаг. Тэгээд дээрэс нь харъя тийм ээ. Эргэн тойронд нь бүр тунгалаг болсон байна. Дахиад энэ сүнслэг мэдрэмжнийх нь одоо тийм энэ үд нь илүү гэрэлтэй болсон. Ийм үү яаж худлаа ярих вэ? Яаж муу мухаар бий болох вэ? За ингээд соёмыг тавьсан. За соём бол тэш одоо биетэй оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд сүнслэг төвшөндөө альч төвшөндөө ингээд тэшхэн одоо сууж байгаа хүний бэлэгдсэн. За тэгээд нэг хүчлэн тайлбарлах юм бол бас их цаг орно. За 6 бүтэл 24 он хийсэн. За өөрөө ингээд завлаа сууж байгаа дотоод одоо өөрийнхөө мөн чанарыг мэдээд энэ одоо бэлэгдэхийг гаргасан. Би саяхан энэ юу төрийн ордонд цэдэн балгын өрөөнд орсон чинь яг авбан ингээд тэр чигээрээ юу гэдэг юм бэлээ соём байт юм л. Тэгэл хараад ард түмнэрээр хүрээлүүлж суудаг байсан байна да мөрхийгэл бодчихлаа. За ингээд Монгол хүмүүний ухамсарсаж гэгэрэг мандах бай. цаг маш их орно. Тэр чинь яг ерөнхийд бид авах тавчлаа ганц нэг цагтаа харилцаан дээр ганц нэг мэдээлэлүүд дээр очих ярьж тайлбарлая гэж бодлоо. Тэгээд ер нь бид одоо хаанаас ирсэн хин гэдэг хүмүүсийн үр хойч бид ер нь ямар хүний одоо тийм ээ үр удам гэдгийг бид мэддэг байх гэдэг нэг талаас нөгөө талаасаа бид яг энэ хүүхэд залуучуудтай ялангуяа яг бидний хойч ирээдүйн улсын хүүхэд залуучуудад бидний өвгдөөс ер нь ямар түүхтэй байсан. Тэгэхээр би өөрөө түүхийн ухааны хүн биш байхгүй. Мөн хэл бичгийн шинжилгээ ухааны хүн бас биш. Би өөрөө төрслөхөрлөг дизайн мэргэжлийн ийм багш хүн. Гэхдээ яг би энэ бичгийн салбар руу орсон юм бэ гэдэг нь бас их сонир. Тэгэхээр яг энэ манай хаадын загтлуудыг би эхлээд
эхнээс нь ахуулаад судлаад үзсэн чинь энд байж байгаа одоо 13 хааны загтал өшөө зөндөө олон байгаа бол чи төлөөлөлөө би энэ 13-ыг оролцсон гэж. Гэргээ зоосон тэмдэгтэй. Тэгээд би эрдэмтдтэйгээ яг ингээ холбоотой ажилладаг хүний хувьд яг энэ загтлуудын эхөөдийг асуусан чинь нэг ч Монголд эхөөрэ байх. Хамгийн амсал. Зоосон тэмдэгтүүд нь байх. Гэргээнүүд нь бас байх. Тэгэхээр энэ байхгүй юмнуудыг бид нар одоо хүүхд төгсчүүдтэй яаж таниулах юм гэхээр яг нөгөө өөрсдийнх нь мэддэг, дурладаг тэр виртуал орчин буюу сошиал орчинд нь яг өөрсдийнх нь төв одоо үс соёлыг харуулсан байдлаар нь хэлэх юм бол одоо энэ хүүхдүүд чинь сүүлийн үед ном уншгаа байчихсан. Тэр тусмаа манай эрдэмтэд судлаачдын бүтээлүүд бүгд архивд одоо докторийн диссертац болоод гэдэг юм ном судалгааны ажил болоод хадгалагдчихсан байна гэдэг. Тэгээ тэр болгонд тэр эрдэмтэд судлаачдын тэр бүтээлүүдийг хүүхд төгсчүүд маань очиод үзэх боломж нь байхгүй. Тэгэхээр энийг бид нар хүүхдүүдтэй таниулахын тулд тэр өөрсдийнх нь дуртай сэтлэр нь виртуал болгож гаргаж ирсэн нэгдүгээр. Хоёрдугаар зорилт нь бол яг энэ гадны улс орнуудад очиод таниулахаар бас яг энэ дэлгэцэн дээр болоод яг виртуал үзэсгэлэн байдлаар үзүүлэх юм бол нөгөө ном эргүүлээд гэдэг юм уу тийм номон дээр гээд тайлбарлахаас илүүтэй шууд ингээ харуулчихсан нэг амар байгаа гэсэн. Манай хаадууд яг энэ 13 дугаар зууны үеэс эхлээд монгол бичиг гэж ер нь монголчуудыг яг энэ бичиг соёлыг ингээ судлаад аваад үзэхэд нийтдээ 12 төрлийн бичиг монголчууд үүндээ солисон ийм ард юм. Тэгээд тэр 12 төрлийн бичиг дотор өнөөдрийн энэ одоо бид бүхний ярьдаг уйгурчин монгол бичиг гэж бас бичиг байна. Энэ монгол бичиг бол өнөөдрийг болтол хэрэглэгдээд явж байгаа ийм 1000 орчим жилийн тийм ээ бүгдээ ийм айхтай бичиг соёлын одоо дурсгал өнөөдрийг болтол бид хэрэглэгдээд явж байгаа. Би энэ дээр нэг ганцхан загтал дээр би та нарт тайлбар хэлээд би. Энэ 10 хааны загтал гэдэг. За одоо яг энэ загтлын их хувь нь Францын үндэсний архивд байж байгаа. Францын үндэсний архив. Бодит хэмжээ нь 3 м 12 см-ийн урттай 56 см-ийн өргөнтэй ийм загтал. Тэгэхээр энэ загтлууд яагаад ийм урт байсан юм бэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт энэ дээр ийм том тамганууд дарагдаад байсан энэ ямар учир шалтгаантай бэ гэдэг асуудал. А тэгэнгүүт энэ загтал гэдэг энэ зүйл эхлэхдээ хамгийн энэ ихний энэ мөртүүдийг ингээд одоо яг энийг ингээд шугамдаад ингээд энэ загтлыг ингээд шугамдаад аваад үзэх юм бол хамгийн энэ ихний мөр бол мөнх тэнгэрийн хүчин дор гэж. Эндээс монголчууд тэнгэр сүтлэгтэй байсан юм а гэдгийн хамгийн гол утга санаа эндээс гарч ирж байна. Тэгээд үйл явдлыг доошоогоо энэ мөнх тэнгэрээс доошоогоо их хааны суу дор гэж. Хааны суу дор. Энэ Чингис хаан, Хувлай хаан гэдэг их хаадуудыг нэрлэж байна. Тэнгэрээс үйл явдлыг доошоо аваад байгааз үргэлжлүүлээд загтал бичиж байгаа хааны нэр буюу Аргун үг мань уу гэж. Аргун миний хэлэх үг гэж. Ингээд аваад үзэхээр ийм шатлсан зураслал байгаа. Тэмдэглэе. Мөнх тэнгэрийн дор их хаад, алтуургийн их хаадын дараагаар загтал бичиж байгаа хааны нэр. За тэгээд монгол бичгийг босоо хүн гэж авч үзэх юм бол одоо орчин цагт нөгөө улныхан гэж яриад идэг шүү дээ. Нөгөө илгээж байгаа орны хааны нэрийг тэр доошоогоо бүр шилвнээс шагаанаас доошоогоо нэрийг бичиж байгаа. Одоо яг энэ Францын хааны нэр буюу Рэ де Бранса гэж. Энэ нөгөө аргун гэд нэрсүүд нь энд яваад байна шүү дээ. Ингээ шугамдаад аваад үзэнгүүт нөгөө илгээж байгаа орны хааны нэр албат ноёдуудын нэрс явж байгаад загтал эхлэхээр мөр тэтгэхээс буюу дээрээс эхлэе явж. Нэг ясандаа дэлхийн тэр олон хаад ноёдлууд бол та нар бидний хувьд бол ийм л зиндаанд байна шүү дээ гэдгийг зүгээр бичгээр харуулчих. Энэ гайхамшиг биш юм уу? За нэг халагдчихжээ тэгвэл. Бид ийм гайхамшигтай хаадын үр сад байхгүй юу? Энэ бол омогшил, бахархал. Бид энэ омогшил, бахархлыг хүүхд багцуудтай ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Таниулах хэрэгтэй. Бид нар өөрсдөө судлаад мэддэг байх хэрэгтэй байна. Тэгээ энийг ярингууд хөөх гэд хүмүүс сонсон. Зарим нь анх удаага сонсож байгаа нь ийм юм байт юм уу гэж. Тэгээд одоо орчин цагийн тамга стандарт нь нэг 5 см хэмжээтэй юм жижигхэн юм байж. А гэтэл энэ манай энэ хаадын тамганууд түрүү энэ манай шавнар гарч ирээд энэ тамга дарж ирсэн тийм том тамга 25 см хэмжээтэй ийм том тамга дарж ирсэн.
Энэ өөрөө нэг талаасаа сүр хүчийг харуулж байгаа. Бид бол одоо маш олон хаадын загтал дээр байдаг. Наран мандах зүгээс наран жаргах нутаг хүртэл бидний газар нутаг юм аа гэж. Бүх загтал дээр ер нь дийлэнхтэй тийм утгатай. Яагаад гэвэл энэ дэлхий дээр инг тайвныг бид нар төхнүүлнэ, бид нар тогтооно гэдэг утгатай. Энэ Чингисийн чулууны бичиг Оросууд судлаад өгье гэж аваа явсан шүү дээ. Судлаад бид нар судалчаад буцаагаад өгнө л гэсэн тийм л гэрээтэй. Одоо болтол байхгүй. Тэгээ одоо би саяхан очиод бас яасан. Тэгээ нөгөө Оросууд судлах гэж авч явж байгаа тэр том машины ачаан дээрээс унгаагаад голоор нуглаа идсэн. Тэгээд чулууны цавгаар наагаад Эрмитажийн тэрэнд нэг буланд л байж юм л. А бидэнд өнөөдөр энэ байх юм бол их өөрөө манай Чингис хаан музейн хамгийн үнэтэй дурсгал байх хэрэгтэй. Яг тэгэхээр энэ цаг үеэс эхлээд Монгол бичгийн энээс өмнөх бичгийн дурсгал одоогор болдог. Энэ дээр нөгөө Чингис хааныг гээд Сартуул иргэнийг гээд ингээд тийм ээ бичээс байж байгаа нөгөө нэг бичвэрийнх нь стандарт тэгүүд нь яг энэ чулуун дээр ч гэсэн бичгээд яг л энэ стандартаар байж. Тэгэхээр бид энэ бичгийн соёл энэ зүйлсийг бол бид нар маш их судлах, харах хэрэгтэй юмнууд айгүй их байгаа. Дараагийнх нь энэ үлзий тааны загтал гээл. Бас яг нөгөө нэг энэ бичгийн дурсгалт зүйлүүдийн яг энэ стандартын юмнууд бүр гайхалтай. Бичгийн энэ урлаг яг энэ нөгөө бичгийн дүрслэл зүй талаас нь ингээ харахаар бүр үнэхээр гайхамшигтай гоё цэвэр орчин цагийнхаар бол цэвэр нямбай бичнэ гэдэг шиг яг энэ бичгийн хэлбэрүүд байж. Тэгэхээр бид энэ бичиг соёлын дурсгал гэдэг энэ зүйлсийг бол үнэхээр одоо сайн харах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй байна. За энэ Хувлаа хааны тэнгэр төрөгсөн зарилгын бичиг гэдэг энэ байж. За энэ хамгийн сүүлд би энэ Баясах докторийн энэ бол одоо манай Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал байсан Баясах докторийн энэ судалгааны ажил байсан л да энэ. Баясах доктор нэг харамсалтай зүйл хэлжсэн нь юу байсан гэхээр энэ гайхалтай дурсгал манайд орж ирээд буцаад гараа явцгаа гэж. Одоо тухайн үедээ нэг хөдөлтаач нөхөр Монголд оруулж ирээд Монголын төр засагт болоод Монголын нөлөөхөн хүмүүст борлуулчаад гарах зорилготой авчирч ирсэн боловч харамсалтай манайх авч чадаагүй, үнийн дийлээгүй. Яаж орж ирсэн мэддэхгүй, яаж гарч явсан мэддэхгүй одоо байхгүй. Өнөөдөр байсан бол энэ Чингис хаан музейн хамгийн үнэтэй олдор байх байсан. Цул алтан зарилгын бичиг. Цул алт. Тэгээд ийм товоолттойгоор дөрвөлжин үсгийн бичгээр бичсэн ийм дурсгал. Дөрвөлжин бичиг гэдэг бол Ихён гүрний үед одоо 100 гаруй жил төрийн бичиг байсан ийм бичиг. Өнөөдрийн кирилл үсэг шиг. Тэгэхээр түүхэндээ бид нар ийм олон төрлийн бичиг үсгийг сольсон ард түмэн байж энэ бичиг соёлын дурсгал зүйлүүдийг бид нар ингээ хайр юмаа бид нар өөрсдөө мэдэхгүй алдаж алга. Баясах докторийн сонирхол бол энэ дөрвөлжин бичгийн Хувлаа хааны тэнгэр төрөгсөн зарилгын бичгийг тайлж уншиж Шавтайгаа хамт судалгааны эргэлтэнд оруулсан ийм судлаач юм байсан. За одоо энэ Чингис хааны зоосон тэмдэгт, алт мөнгөн зоосон тэмдэгт. За би энэ дэр нэг товчхон нэг юм хэлээд. Орчин цагт Европод одоо жишээлбэл германчууд гэдэг юм уу тийм ээ Бенз гэл машин. Бенз гэдэг логог хүн болгон мэднэ. Гэтэл монголчууд хаан ширээнд суусан даруйдаа өөрсдийн лого буюу ийм тамгыг бий болгодог байсан гэж. Чингис хааны зоосон тэмдэгт дээр онг тамга, нуман тамгатай ийм зоосон тэмдэгт. Энэгээр нь энэ Чингисийнх юм байна гэдгийг эрдэмтэд тогтооцсон байж байгаа. Түүхийн шинжлэх ухааны доктор манай Няма докторийн судалгааны ажил байж байгаа. 3000 гаруй зоосны судалгаа байж байгаа. Тэрэн дээр манай хаадын бүх одоо түүхэн үйл явцад энэ дэр гэж. Хамгийн гайхалтай нь манай энэ хаадын зоосон тэмдэгтүүд дээр нэг тал дээр монгол бичгээр нөгөө тал дээр араб бичгээр бичдэг байсан. Тэгээд тэр зоосон тэмдэгтээс хамаарат тэр хаан хүн үү одоо төшмөл ноёд хүн үү гэдэг нь зоосон тэмдэгтийнх нь одоо хэлбэр хэмжээ хийц за тэгээ алтуу мөнгө зэсүү гэдгээс хамаарат ийм гайхалтай зүйл байсан байна. За мөн сая тэр гэргээг харуулсан тийм ээ. Бидний яг энэ гайхалтай энэ зүйлсүүд бол үнэхээр биднэрт одоо сурч
харах мэдэх зүйлсүүд бол асар их байгаа даа. Тэр яг энийг бол би одоо ийм богино хугацаанд энэ бүгдийг тайлбарлаад ярина гэвэл одоо цаг хүрэлцэхгүй. Тэгэхээр яг ямар ч хэлсэн энэ зоосон тэмдэгтүүдтэй за тамга тэмдгүүдтэй холбоотой ийм мэдээллүүдийг ингээд ярихад ер нь бол асар их цаг орно. Тэгээд дэлгэрэнгүй тайлбарыг өгөх одоо дараа мэдээж хэрэг боломж олдох байх. Тэгээд ямар ч хэлсэн өнөөдрийн энэ арга хэмжээнд дээр бид хүүхэд багчуудаа өөрсдийнхөө энэ өвгдээцийн энэ өв соёлыг одоо таниулахын тулд өөрсдөө бид нэр сурч мэдэх хэрэгтэй. Бид нар өөрсдөө судлах хэрэгтэй. Ургийн бичгээ бичдэг болох хэрэгтэй. Адаглаад бид нар 9 үеэ мэддэг байх хэрэгтэй. Тийм ээ? Өнөөдөр цус ойртолд ямар төвшөнд байгаа юм лээ? Бид нар дээшээгээ хиддэг үеэ мэддгийг, хүүхдүүдтэй хэдийг нь таниулсан. Ургийн бичгээ хөдөлдөг юм уу, хөдөлдөг юм уу? Монгол бичгээ та өөрөө мэддэг юм уу, мэддэг юм уу? Гайхалтай олон төрлийн зүйлсүүд байж байгаа. Бид нар мэдэх юм асар их байгаа даа учраас судлах хэрэгтэй байна. Тэгээд энэ бүгдийг бид нар Монголдоо төдийгүй одоо Монголынхаа ихтэй сургуулиуд, 10 жилийн сургуулиуд, EBS-ийн болоод гадны сургууль, ихтэй сургуулиудад очиж танилцуулдаг илтгэлийн маань товчхон зүйлийг энэ хүрээд өндөрлөе. Тэгээд ер нь бичиг соёлтой холбоотой асуудлуудаар бид бүхэн хамтдаа одоо монголчуудыгаа сэрээж өөрсдийнхөө өв соёлыг одоо хөгжүүлэх нь бид бүхний үүрэг юм гэж би ойлгож байгаа. Тийм ч учраас Монгол Улсын ерөнхийлөгч одоо төрийн бичгийг хос бичиг болгож тийм ээ одоо төрийн албыг одоо хос бичгээр хөтлөж байгаа ийм сайхан тогтоол шийдвэр гарцсан. Энэ бол бид бүхний бас сэрж байгаатай холбоотой ийм зүйл гэж ойлгож байгаа. Тэгээд та бүхнийг минь мөнх тэнгэр ивэж бичиг соёлын минь энэ сайхан харах үе үргэлж дардан байх болтугай гэж өрөөж энэ өдрийнхөө лекцийг өндөрлөё. Баярлалаа тавханд. Арын сайхан хангаан нутгийн уугуул, нутгийн дуламжрын гэж судлаач, сэтгүүлч ихч маань ирсэн байна өнөөдөр. Тэгээ та бүхэндээ энэ гал манах ёсон гэдэгтэй холбоотой та бүхэнд яг нөө өөрийнхөө судалгаа, өөрийнхөө мэддэг чаддаг, өвгдээцээс өвлөмж авсан энэ охин нандин зүйлийг хуваалцаар энд хүрэлцэн ирсэн байгаамаа бүгдээрээ талархах өгч чамья. За сайн байна уу энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 15 жилийн өмнө сэрдгийг сэрэх бол өвгдээд сэрэг гэдэг үстэй тийм үү. Тэгэхээр энэ хоорондоо би юу судалсан гэвэл энэ хаад дэлхийн төвчин хаадын түүх юм биш үү? Монголын хаадын түүхчин хаттын түүх юм биш үү? Хаттад яагаад ийм хүчтэй байсан юм бэ? Гэт би археологийн олдвор руу орж байгаа байхгүй юу? Ингээ байхад юу ч байхгүй. Тэгэхээр би Монгол гэрээ бариад тулгаа зэрэглэж тавиад тэгээд тэр үеийн эргэлжсэн домб юу гэдгийг зэс гуйл модон юу одоо гарчиг тавмаа гэдэг одоо гачурт би өөрийнхөө сүүл 15 жил би мөнгө олон дандаа Монгол юм авчихсан. Бүх хувцас Монгол олсон, бүх хэрэглээ Монгол олсон, Монгол гэр барьсан. Энд бас цаг орсон мөнгө орд юм лээ. Судруудыг үзээд гэхдээ Монгол хэл дээр үзээд юм. Тэгээд энэ өнөөдрийн энэ юу бол би нөгөө гал гэдэг дэрхцэн гэж ярих учраас галыг би бас энэ 10 хэдэн жил гал дахиж үзлээ. Галаар би эргүүлжиж үзлээ. Өчнөөсөө салж үзлээ. Галаар би өрнөөс гарч үзлээ. Өрөөлийг эргүүлжүүлж үзлээ. Гал гэдэг чинь бидний нууц юм шүү дээ. Энэ өрөндийнхэн чинь бид 3 юмыг судалдаг гэж байна. Эмэгтэйчүүдийн судалж. Эдгээр ямар хүчтэй морийг судалж байгаа. Галын судалж байгаа. Өргөлийн нас судалж байгаа гэж байна. Бидний өргөл ямар ч тийм. Тэгэд энэ их хүч чинь манай өвгөд дээдс ингээд дэлхийг иргэшээхтэй яадаг гэсэн гэж. Энэ бол бүрээс онлайн дээр ч байхгүй мэдээллүүдийг өгдөг шүү дээ. Сүм улсыг эзлэхдээ сүнсийн эхлээд иргэшээдэг байсан гэж байна. Тэгэхээр сүнсгүй хүмүүс тэр чинь сүргүүл биш шүү дээ. Сүлдгүү, галгүй, хиймэргүй. Бороо шүү дээ. Нэг зохиол мөртөө тэр агсан тэр сүрээр хүчээр өөгийн хүч сүрэндээ гэж байгаа үстэй. Бидний хүч энэ дээлэндээ энэ хуйгандаа байсан шүү дээ. Хуйгандаа. Бид нар одоо юу бүгд хятадын гоц өмссөн. Бүгдээр хятад утсан. Хариу ингээ өөрөнд баригдсан чөмрөө доош ингээ харцсан. Би ингээд годомжаа би дандаа алхаж байдаг байхгүй. Ингээд залгууч дөрөв хэлсэн шүү дээ. Нэг тунраа хөш ийм болсон. Гой нуруу зэхгүй болсон. Би нэг эр хүний тухай магтаалхтай эр хүн ч бидний ноён нуруу шүү дээ. Энэ нуруу ч байхгүй бол бид хий. Үл годом аяар тэгье. Тэгэхээр эр хүний хичнээн ажилгүй байж болно тэр арчиг байж нархин тэр хүнээр чинь бид энэ дэлхийг энэ их орны чинь тэлж шүү дээ. Энэ хөнгүүч гэсэн эр хүн хаачдаг. Тэгэхээр энэ гал гэдэг чинь ерөөсөө
Дотгондоо биднийг эмхэлдэг юм байна. Дотрын минь цайруулдаг юм байна. Тулгандаа биднийг эмхэлж чаддаг юм байна. Эв нэгдэлтэй байж чаддаг юм байна. Энэ ам бүл чинь бүтэн бүрэн байдаг юм байна. Улсын үндэслэл ураг удмаас улс усдаг юм байна. Ураг удам унчихсан бид нар энэ жилүүдэд галаасаа холтсон бүд ийм цементэн байшинтай цэхэр болсон. Юу ч харахгүй шүү дээ бид нар. Энэ үхэнд яг нүдний хараа айгүй мутаг, нүдний шилтэй цаадлыг харж чадахгүй маш их уур уцаартай цухалтай болсон. 14 дугаар зуун 14 дугаар Монголын зуун байсан. Монголын түүхийг солих гэсэн, Монголыг дуурайж, Монголд мөргөжсэн байхгүй юу? Би тэр цаг буцаж ирнэ гэж боддог. Одоо ингээд хулгай хийж, хүмүүсэрч, хууль бүтэрч энэ цаг дуусна. Бүх юм дуусдаг байхгүй юу? Тэгж жаа дуусна. Тэр хэсгийг бид нар хөхгүй. Хүмүүст ингээд өгдөөс өгчраас бид нар ялангуяа одоо энд ирсэн хүмүүс бүгд сэрсэн хүмүүс гэж байна. Ерөнхийдөө тусдаа гэл бид нар бие хийгээл гэдэг юм монголчууд сэрчээл тусдаа юу гэдэг гадаа дахиад ингээд тэгэл бид нар монгол гэр шиг ингээд яг энэ тооноос тал талаасаа үнэ ингээд 88 үнэ хийгээд гэрээ босгож байгаа байхгүй. Энэ бол энэ бэлэгдлээр бид нар уулзж байгаа. Энэ ерөөл юм аа. Энд ирсэн та бүхэндээ ингээд баярлалаа. Миний би дөрвөн бэрх гэж академик үүсгэн байгуулалт одоо ингэ явж байгаа. Дөрвөн бэрх гэдэг бол Монгол өв ухаанд байдаг. Бидний өвгдөөс 13 дугаар зууны хүртэл 3 бэрх юм цаг үеийг туулсан байдаг. Тэгээд тэндээ дандаа ухамсарынхаа хүчээр гарч ирсэн. Тэгээд 13 дугаар зуун дөрөв дэх бэрх үеийг давсан учраас энэ дөрвөн бэрх гэдэг ойлголт бол тэрнээс улбаатай юм шиг. Хамтын хамтлах гэдэг ийм зүйл бидэнд маш чухал. За ингэ мөлсүү гэж үг өгөөж байдаг. Мөлсүү гэж үг. Энэ үгийг сонсч байсан байх уу? Байна тий. За энэ үеийн сүүлд орчин үед цахим цахим өдрөөр явж байгаа хүний мэс чанартай холбоотой гэж яриад байдаг. За тэгэхээр зэрэг хүн амьдралдаа хоёр чиглэл аялдаг юм байна. За ихийн хөвлөд хүүхд юу мэдэрдэг вэ? Эргэн тойрныг мэдэрч байгаа тийм үү? Түрүүн одоо тунаараа багш яриад ирэх гарч ирлээ тий. Хүүхд ихийн хөвлөд байхдаа зөвхөн ихийн хайрыг мэдэрч байгаа. Монголчууд яадаг вэ? Хөл өндөртэй хүний урдуур хөндлөн битгий гарч байгаа гэж хэлдэг баха. Яагаад вэ? Аурын цалхан болгоч шүү дээ. Хүссэн хүсээгүй их хүн урдуур нь ямар нэгэн хөндлөнгийн юм үйлдэл эсвэл үзэгдэх юм бол тэрнээс ургийн хамгаалах, үрийн хамгаалах байдлаар тэд цоч хөдөлгөөр хийдэг. Энэ нь эргээд хүүхдийн уураг тарих болон энэ овол биеийн хөгжилд нь яадаг баха. Нөлөөлчдөг. Тэрийг бидний өвгдөөс мэддэг учраас ганцхан мөлсөө хэлсэн ба шүү. Юу вэ? Хөл өндөртэй хүний урдуур хөндлөн битгий гарч байгаа. Заавал зам тавьж өгч. За тэгэхээр зэрэг ихийн хөвлөд хүүхэд зөвхөн зүрх сэтгэл хайрыг мэдэрч ирсэн бол дөнгөж ихийн хөвлөөс гарангуут одоо юу мэдэрч байгаа? Орчин мэдэрч жишээ. За одоо чи дөнгөж гараад ирсэн чинь маа гэдээ авчид яадаг гэлээ угаачдаг тийм ээ. За энэ угааллаа зэрэг хүүхдийн биед ямар мэдрэмж төрж байгаа? За хамгийн зөөлхөн зүйлээр нөө хүүхдийг өлгийдэн тийм үү? Тэр нь ч гэсэн ихийн хөвлөд байснаас ямар байгаа? Ширүүн байгаа шүү. За тэгэнгүүт нөгөө нүдээр юм ингээ бүдэг байдах ингээд тод харахгүй шүү дээ. Тэгж яхах үед нь яах нь вэ? Нөгөө ахаар энэ гэрэл хийгээд юм мэдрээд их. За хамгийн түрүү хүний дуу чимээ мэдрээд их. За тэгээд гоё юм яадаг гэлээ. Би та нараас өмнө төрүүлсэн юм аа, төрсөн юм аа. Эсвэл зэрэг чи гарч ирж байгаа учраас одоо чамайг ингэх ёстой. Ингээд өлгийд 1 2 3 бүсэлчдэг. Тэгээ зүгээр байхгүй 2 цагийн дараа хоолсон тэр болчих байж байгаа. Энэ өөрөө юу гэж байгаа вэ? Төрүүлж төрсөн хүмүүс нь өөрийн гэсэн тийм дэг жаягийг тогтоож идэг. Тэр дэг жаягаа дараагийнхаа гарч ирж байгаа шинэ үедээ яг нь шууд мэдрүүлээд тулгаж идэг. Яг энэ үед хүүхдээ юу хөгжиж эхэлдэг вэ? Харь хөгжиж эхэлдэг. Харь хөгжиж эхэлдэг. Тэр зэрэг хүүхэд ихийн хөвлөд байхдаа ганцхан зүрх мэдэрчээсэн бол дөнгөж ээжийнхаа хондод унгуудаа одоо сая яаж гэнэ? Тархин хөгжиж зүрхнээс тархилын аялалд гарч эхэлдэг. Та нартай нэг ганц хүснэгт харуулъя. Энэ миний өөрийн боловсруулсан хүснэгт. Өргөнбөрг актен дээр хүн амьдралдаа хоёрхан зүйл хийж байдаг. Нэг нь альва зүйл дандаа оролцсон. Оролцохдоо хэдүүлээ оролцож байна. Ганцаар оролцож болт юм байна. Одоо ингэ сууж байгаа шиг бүгдээ бөөнөр оролцож болт.
Гэхдээ оролцохдоо зүгээр оролцохгүй шүү дээ. Юуны төлөө вэ? Заавал эрх ашигын төлөө хүмүүс оролцдог нь амьдралдаа. Би өстой ямар ч эрх ашиггүй би бол өстой янзын ариун цагаан амт шүү гэж та тэгж хэлж байгаа бол би л хувьдаа яах нь инээ дотор. Тэгэхээр тэр хүн яадаг вэ? Оролцохдоо хувийнхаа өөрийнхөө эрдэнэ гэдэг хүнийхээ эрх ашигын төлөө оролцож байдаг юм байна бас. Нийт эрх ашигын төлөө оролцож байдаг. Ийм хоёр хөвлөрөөр л оролцож байна. Миний хүүхэд болж байвал одоо болохгүй л болохгүй шүү дээ. Бостой. Хүний дор оруулахгүй хүн болох юмсан. Ингээд явдаг баха. За ийм ойлголтыг бид нар энэ дээр ингэж томьёолцъя. Энэ бол аминч үзэл байна гэж. Аминч үзлийг би дэлгэрүүлж ярих юм бол нэлийн юм ярина. Зүгээр энгийн жишээ тийм. Гадаа зогсоолт машин тавьчихсан. Ингээд хоёр машины зогсоол байж байлаа гэж бодоо. Ингээд нэг машины зогсоол, дахиад нэг машины зогсоол. Эрдэнэ багш яасан бэлээ? Та нарт хурж ирээл хичээл заах гал өнөөдөр арга хэмжээ заач болов гэдлөөгөө маш чухал юм хүмүүст өгөх гэж гэсэн бодлын дотор явж байгаа юм. Гэж бодож байгаа мөртлөө нөгөө хоёр машины зогсоол дээр би ингээд аваач машиныг тавьчихлаа. Хөндлөлтүүлээд. Бид нар тэгдэггүй. За тэгдэг шүү дээ. Ичж нуугаад ах юу бах. Тэгэхээр би сая яаж юм гэсэн үг байна. Толгой дотор нийтийн сайн сайхны төлөө юм хийх гэж явж байгаа гэж бодож байгаа мөртлөө яг тэр акшнда хийж байгаа үйлдэл нь бусдад төв бодсон үйл хийдэг. Бусдад төв бодсон үйлдэл хийдэг хүмүүс дандаа аминч үзэлтэй байдаг. Би л болж ивэл миний үйл хэрэг бүтчихэвэл би л бовсролын сангаас зээл авч ивэл би л жидэг үстэл авч ивэл би нэг уурхатай болж ивэл аминч үзэлтэй хүмүүс юм байдаг. Өнөөдөр 3 сар 100 мянган хүмүүс бид нар нууц хөвлөхөд бүгдээр аминч үзэлтэй байгаа манайхаа. За дараачих нь тэгвэл хувийн эрх ашигын төлөө өөрөөрөө нийлж авч байгаад оролцдог тохиолдол байдгүй. Хайш дээ. Тэр жишээ нь янз бүрийн ийсмүүд байна. Тэр сонирхолтой социализм жишээ нь ямар үзэл санаатай вэ? Тийм ч тийм. Социализм гэдэг анх бүрэлдэж гарч ирэхдээ яаж гарч ирсэн гэхээс өөр бусдаас илүү баян хүн байж болохгүй. Бусдаас илүү хөрөнгөтөн байж болохгүй. Бусдаас илүү эрх мэддэг эдэлдэг хүн гэж байж болохгүй. Бусдаас илүү удам угшил язгуур гэж байж болохгүй гэдэг ийм бүгдээр адилхан байх шүү гэж зүлэг тэгшилж байгаа юм шиг ийм үзэл санаан дээрээс босч ирсэн ийм нийгмийн том яах нь хөдөлгөөн байхгүй юм чи. Тэгэхээр зэрэг бидний өвгдөөц энийг хийж үзсэн үү? Үзсэн. Энийг явуулж үзсэн үү? Энэ бүр дээр үедээ болсон шүү дээ. Манайх 2000 гаруй жилийн өмнө нэг бидний өвгдөөц хийж ирсэн юм. Одоо бол бид нар яг нь бусдын үгийг сонсдог цаг үе дээр байгаа учраас одоо энийг өөрсдөн дээр бүр сайхан туршиж явж байгаа хүмүүс. Нийтийн эрх ашиг гэдэг зүйл. Нийтийн эрх ашигын төлөө ганцаараа оролцоод явдаг юм тохиолдол байж болох уу? Юу нь болно. Хэрвээ бид нар тус тусдаа яг нь энд нэг галаа мааны, энд нэг хамтын хариуцлага явуулаад, тэнд нэг ингэ, энд нэг бичлэгээ явуул, энд нэг ингээд тус тусдаа явуулах юм бол бид нар яа гэсэн үг вэ? Өөрхөөс нийтийн эрх ашигын төлөө гэж ингэж ухамсар сэрцэн яваад байгаа мөртлөө ганцаараа зөвхөн тэрүүгүүд энэ дээр яваад байх юм бол энэ тийм нэг бас нэг ойлгохтой гүйцэтгэл хүрэхгүй. Бид нэр хүсэж байгаа нийгэм гэдэг юм байгуулж чадахгүй нийгэм хэвэндээ л байгаа. Энийг болтол зэрэг багш нь ингэ тодорхойлсон. Аминизм. Энээс өөр шүү манайх. Энэ аминч үзэл. Энэ сургалтын дараа гарах дээр би заавал асуудаг юм. Тэгвэл хольж байгаараа явчих байхгүй зүйлтэй. Амин гэдэг хэцүү учраас. Тэгэхээр зэрэг энэ яг энэ дээр ийм агуулгыг илүү тодтолох гэсэн хүүхд багцууд зориулж сургалт орж явахдаа хэрэглэдэг. Аминизм гэдэг нь юу гэхээр зэрэг байгаль их дэлхийг амьтаа бүхнийг дээдэлдэг юм үзэл санааг аминизм гэдэг томьёолоод хүүхдүүдэд өгөөд яа гэсэн байдлаар тодорхойлчихсан. Энэ аминизм гэсэн үгийг сүүлд Монгол Улсын сургуулийн сэтгүүл дээр нодлонгийн байхад дугаар дээр хэвлсэн миний өгүүлэл дээр энэ орсон байгаа судалгааны өгүүлэл дээр. За ингээд нэг нүүдгэлцээ. Тэр юу вэ? Тэр бол нийт эрх ашигын төлөө нийтээр хамтарч энэ дээр оролцож энерги нэгтгэж цулдал болж чадах юм бол энэ дээрс хөгжил гэдэг юм хэлдэг. Одоо сая хөг бүтээх гэдэг юм яригдчих болно. Нийтийн сайн сайхны төлөө нийтээр оролцдог, нийтээр хүлээн зөвшөөрдөг ийм үзэл санааг сая мөлсүү гэж ингэж нэрлэдэг гэж бидний хөгд хийсэн.
Тэгэхээр зэрэг энэ өвгдийнхөө энэ бидэнд үлдээсэн юмыг бид нэр зүгээр цааш нь хууль, эрх зүй, дүрм журм дөрвөндөө бид нар шингээж өгч явахгүй бол бид нар цаашаа явах нь нөхрийн бүр шиг өмд зүүн алг цоог авчаад нийлүүлсэн юм шиг юм л хэрэндээ л байгаад байна. Тэгэхээр бид нар энэ үзэл санаанаасаа эхлээд бид нар галаа маань хамтаар харилцдаг гэж би шаардлага үүсгэж байна. За ингээд